хүндээ хүргэцгээе. За Mass Academy Facebook пэйж хуудасаараа Филиппин улсад англи хэл сурах сонирхолтой хүн бүхний сонирхлыг татсан лайв хүргэж байна. Cebu хотод ирээд хүргэж байгаа миний 7 дахь удаагийн лайвыг одоо эхэлж байна. За Улаанбаатар хотод одоо 20 цаг 4 минут болж байгаа. Cebu-гийн цаг агаар Монгол улсын Улаанбаатар хоттой яг адилхан цагаа Cebu-гийн цаг Монгол улсын цагтай яг одоо тэнцдэг. Тэгэхээр магадгүй та бүхэн маань ажиллаа дуусгаад за өдрийнхөө ажлыг дуусгаад одоо магадгүй гэртээ амарч байгаа бол замын төвлөрөлт байгаа бол лайвыг маань хүлээн авч үзээрэй. За лайв маань Cebu-гаас та бүхэндээ хүргэж байгаа 7 дахь удаагийн лайв явж байна. Өнөөдрийнхөө лайв дээр за миний хувьд сонирхолтой зүйлүүдийг та бүхэндээ үргэлжлүүлээд ярих болно. Магадгүй лайваа сонссон хэрэгтэй мэдээлэлүүд авах гэсэн бол та бүхэн миний Skype хаяг руу холбогдорой. Agent TikTok 7 Ethnic Page Cecom гэсэн хаягаар надтай холбогдоод хэрэгтэй мэдээлэл авах болно. Магадгүй энд сурахаас сонирхож байгаа бол эцтэй өнөө маргааштай бичсэн. Яванда англи хэлээ сайжруулах, Cebu-д сурья гэсэн сонирхолтой, Филиппин улсад сурах сонирхолтой хүмүүс байгаа бол лайваа үзээрэй. Лайваараа бас надтай холбогдоод хэрэгтэй мэдээлэл авч болно. За миний өөрийн Facebook аккаунт руу холбогдоод надаас бас мэдээлэл авах боломжтой байгаа шүү. За өнөөдрийн лайв дээр дээл өмсөн байгаа. Магадгүй гайхах ба. За өнөөдөр би өөрийнхөө гараараа хийсэн дээлээ өмсчихсэн байлаа. Өнөөдөр Филиппин маш олон орны оюутнууд, маш олон орны хүмүүс маань миний дээлийг хараад нэлээд гайхсан, шоконд орсон. Ямар үзэсгэлэнтэй юм бэ? Ямар гоё дээлээ, гайхамшигтай юм аа. Өнгөн чамд маш их зогч юм. Үнэхээр гоё харагдаж байна гэд. Тэгэхээр энэ дээлийг би өөрөө ойж байсан. Монгол байхдаа магадгүй та бүхэн маань миний өмнөх лайвуудыг харж ирсэн баг. Цагаан сараар нэвтрүүлгийн хөтөлбөртөө бас энэ дээлээ өмсөд явж ирсэн. За тэгээд шууд лайваараа би өнөөдөр дээл өмсөн. Би өнөөдөр та бүхэндээ сонирхолтой маш гоё үзэлтэй. Best Female Culture Awards. За энэ ширээ өнөөдөр болсон арга хэмжээнд олон улсын үндэсний хувцсны арга хэмжээнд би өөрийнхөө ойсон дээлийг өмсөв. Өнөөдөр оролцсон. За тэгээд хамгийн гоё, хамгийн сайн үндэсний хувцсаар миний хувцас шалгасан миний хувьд бас маш их баяртай байгаа. Анхандаа яг ийм өдөрлөгт орно гэж бодоагүй. Зүгээр юмыг яаж мэдгүй би бас энэ хугацаагаар сурж байгаа юм чинь наадмаар бас өөрийнхөө ойсон дээлийг өмсөв. Наадмаар Филиппин сурж авах хугацаанд бас үндэснийхээ дээлийг өмсөж явна гэж бодоод өөрийнхөө дээлийг авсан. Тэр өнөөдөр дээл маань за шагнал авсан. За тэгэхээр Монгол үндэсний маань хувцсыг бол энэхийн хүмүүс хараад бол үнэхээр биширдэг. За гайхалтай хувцастай юм аа, үнэхээр гоё юм аа. Бүсгүйчүүд бас өөрсдөө уралдаг гэхээр үнэхээр гайхалтай юм аа гэж байлаа. Маш олон орны оюутнууд, маш олон орны охид залуус өнөөдрийн арга хэмжээнд оролцлоо. Солонгос, Япон, Тайван, Вьетнам, Таиланд, Сауди Араби, Эмэгтэйг Монгол гэсэн оюутнууд өнөөдөр оролцсон. За тэгээ миний хувьд шалгасан би бас маш их баяртай байна. Яагаад би энийг өнөөдөр та бүхэндээ яриад байгаа вэ гэвэл магадгүй та бүхэн маань Филиппинд англи хэлээ сайжруулахыг хүсэж байгаа бол Филиппинд англи хэлний маш олон сургууль байгаа. Филиппиний 5 хотод байрлалтай 20 гаруй сургууль руу манай Mass Academy маань албан ёсны төлөөлөгч нь болоод эдгээр сургууль руу та бүхнийг ямар нэгэн зуучлалын бүсгүйгээр манайх хүргэх юм аа. Тэгэхээр эдгээр сургуулиуд бол та өөрөө сонголтоо хийж болно. Огт Монгол оюутан сурж байгаагүй сургуулийг та сурахыг гэж байна. Өмнө нь ерөөсөө Монгол хүнийг харж байгаагүй, Монгол оюутнуудтай харьцаж үзээгүй сургуулийг хамгийн анхны Монгол төлөөлөгч нь болоод хамгийн анхны Монгол оюутан болж ажиллахыг хичээвэл бас сонголтоо хийгээд манай Mass Academy-тэй холбогдоод сурч болох юм аа. За би бол өөрийнхөө New Type International Зээл сургуулийнхаа хамгийн анхны Монгол оюутан. Өмнө нь бас багш нар маань Монгол хүн харж байгаагүй, Монгол оюутан
харж байгаагүй гэж үргэлж хэлдэг. Тэгээ би бол хамгийн анхны Монгол оюутан өөрийнхөө Монгол үндэсний хувцсыг хамгийн анх энэ сургуулийн оюутнуудад хамгийн анх энэ сургуульд сурж байгаа олон орны оюутнуудад өнөөдөр танилцуулж чадсандаа маш их баяртай байгаа. За магадгүй та бүхэн ч гэсэн бас Филиппин улсад байрлалтай, Филиппин улсын 5 хотод байрлалтай англи хэлний сургуулиудаас өөрөө сонгоод монголчууд өмнө сурж байсан сургуульд очих уу эсвэл огт нэг ч монгол хүн байхгүй, нэг ч монгол хүн сурж байгаагүй сургуульд очих уу гэд хүсэж байгаа бол тэрүүгээрээ сонголтоо хийгээд бас сонголтоо хийгээд сурах боломжтой юм шүү гэж хэлмээр байна. За шууд лайваараа та бүхэн маань хэрэгтэй мэдээлэл асууж олно. Тэгээд Skype хоёр руу маань бас маш олон Японоос, Солонгосоос, Хятадаас бол монголчууд маань надтай холбогдоод сурах сонирхолтой байгаа гэдгийг илэрхийлсэн. Тэгэхээр та бүхэн маань заавал ч Монгол байгаагүй, Монгол биш, Монголоос өөр газар байгаа ч гэсэн надтай холбогдоод сонирхсан мэдээлэлээ Skype хаягаар маань асууж олно. Skype хаяг маань бол 24 цагийн турш асуулттай байдаг. Зарим улсад байгаа монголчуудын маань хувьд цагийн зөрүү байдаг учраас миний хувьд Skype 24 цагийн турш асуулттай байлгадаг. Хичээлээсээ босоод бүх үедээ бол та бүхний холбогдсон Skype-аар над руу Солонгосоос холбогдож байна, Хятадаас холбогдож байна, за Туркаас холбогдож байна гэсэн бүх хүмүүстэйгээ би холбогдоод хэрэгтэй мэдээллийг нь өгдөг юм аа. Магадгүй та ирээдүйдээ Филиппинд англи хэлээ сайжруулахыг хүсэж байгаад холбогдоод мэдээлэл асууж болно шүү. За тийм ээ, Бадамжин мөнх жаргал 19 сард өмнө би ажилладаг байсан. 19 сард авлахтаа маш олон жил ажиллаж байгаа. Одоо Масктэм Филиппин улсын англи хэлний сургуулиуд ардын ясны ихтэйгээ зөвлөдөг төлөөлөгч Масктэмд ажиллаж байгаа. Гэхдээ би Масктэмийнхаа Филиппин улс дахь төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Магадгүй та ч гэсэн энэ сурах сонирхолтой бол өөрийнхөө хүүхдийг өөрөө эсвэл хамт олноороо англи хэлнийхаа мэдлэгийг сайжруулах хүсэлтэй бол надтай холбогдоод миний Skype хаягтай надтай холбогдоод надтай видео кал хийгээд магадгүй яриад хэрэгтэй мэдээлэл асууж болох юм шүү. За Сибугээс лайва хүргэж байна. Хэрэгтэй мэдээлэл асууж олно. За өнөөдөр дээлээ өмссөн үнэхээр гоё өдөр байгаа. Уг нь наадмаар өмснө гэж бодож ирсэн. Наадмаар 7 сард бас энэ сурах хэвээр өөрийнхөө улсынхаа наадмын өдрүүдээр аль энэ хугацаа өмснө гэж бодсон чинь наам нөгөө оюутнуудын олон улсын Сибуд сурж байгаа олон улсын оюутнуудын үндэсний хувцсны өдөрлөг болсон. Үндэсний хувцсны өдөрлөг, үндэсний хувцсынхаа бүжгийг танилцуулах, үндэсний хувцсынхаа дуу, өөрийнхөө үндэсний төв соёлыг танилцуулах өдөрлөг болсон. Тэгэхээр өнөөдөр яалтчгүй за хамгийн анхны Монгол оюутан учраас чи заавалчгүй оролцоорой. Тухайн сургуулийн маань оюутнууд хизээч Монгол оюутныг харж байгаагүй, Монгол хүнийг харж байгаагүй, Монголын хувцсыг үзээгүй гэсэн болохоор нь яалтчгүй наадмаас өмсчихсэн байнамаа. Баярлаа. Тэгэхээр та бүхэн ч гэсэн Филиппин улсад байрлалтай маш олон англи хэлний сургуулиуд байгаа. Тэдгээр англи хэлний сургуулиудын хамгийн тэргүүлэх эхний 20 англи хэлний сургуультай манай Масктэм ардын ясны төлөөлөгчөөр нь ажилладаг. Тэгээд энэ 20 сургууль дотор маш олон сонголт хийх боломжтой сургуулиуд байгаа. Магадгүй та өмнө нь Монгол оюутнууд сурж исэн сургууль сурах сонирхолтой бол сураад тэрийг сонгож болно. Эсвэл огт Монгол оюутан сурж байгаагүй сургууль дээр хамгийн анхны Монгол төлөөлөгч нь болоод Монгол оюутан болоод ажиллахыг хүсэж байна. Монголчуудыг бол аягүй сайн мэддэг юм байна. Манай Чингис хаан монголчуудын түүх соёлыг бол маш их мэддэг юм байлээ. Мэддэг хэрнээ ерөөсөө харж байгаа гэсэн хүмүүс маш их байдаг юм байлээ. Тэгэхээр өнөөдөр бол Монголын түүх соёлыг бол маш их харж ирсэн. Монголын түүх соёлыг интернетээр олон улсын мэдээгээр зөндөө үзчихсэн, мэднэ гэсэн хэрнээ яг боддоор харж байгаагүй, боддоор нүүр төрж уулзж байгаагүй монгол хүмүүс амар сэргэлэн гэсэн, монгол хүмүүс аягүй бүлгийн ухаантай гэсэн сурах чадвар нь маш өндөр гэсэнгээ дуусан хэдий ч боддоор уулзж байгаагүй гэсэн хүмүүс маш их байд юм байлээ. Тэгэхээр магадгүй та бүхэн ч гэсэн энэ сурахаас навчээр хамгийн анхны Монгол оюутан болоод сурахыг хүссэн сургууль байвал тэрийг сонгож олно. Зарим сургуулиудад Монгол оюутан хизээж ирж байгаагүй түүхэндээ
Монгол хүн хизээж тухайн сургуулиуд зочилж байгаагүй сургуулиуд бас байдаг. Эсвэл монгол хүмүүс бас нэрсээр очиж исэн 2018 оноос хойш монгол хүмүүс очиж исэн сургуулиуд бас байгаа. Тэгэхээр тэр сургуулиудаас сонгоод сурч олно. Тэгээд энд сурахаар сонирхож байгаа оюутнууд байвал үндснийхээ дээлийг авч яваарай. Магадгүй та бүхэн маань үндснийхээ дээл, эмиг, бүсгүйчүүд маань толгойн шанх, эмиг энтрээ авч яваарай. Яг л миний хувьд бол ганцхан дээлээ аваад явсан байсан. Гэсэн чинь тэргүүн байр авсан. Гэлээ гэдэг чи би дотроо за эмэгтэй хүнийхээ аксессуарыг толгойн чимэглэл, эмиг, гутал энтрийг өмссөн магадгүй баалдах байлээ гэж байна. За тэгээд залуучууд маань ч гэсэн үндснийхээ авцыг бас аваад яваарай. Магадгүй айлч орон заавалчгүй Филиппин гэхээр айлч оронд үндснийхээ авцаар гоё бол хамгийн гоё юм байлаа. Тэгэхээр гоё кайфыг мэдэрдэг хүн болгоноос вау айгуу гоё. Тэгэхээр та бүхэн ч гэсэн магадгүй Филиппин сурахаар сонирхож байгаа бол Филиппин ирэх гэж байгаа бол бас үндснийхээ хувцсыг өмсөөд Филиппин хүмүүс өөрийнхөө үндэсний хувцсыг бас харуулаарай. Зараа бахархаарай гэж хэлмээр байна. Үнэхээр гоё юм гэж шүү. За яг энэ нөгөө нэг миний өөрөө ойсон дээл юм шүү. Лайв дээр буруу харагдчихаа. Би нөгөө камера өөрлөгөө харуулад хийсэн байгаа. За минийх бол яг баруун талдаа ингэрмэн байгаа. Зүүн талдаа биш баруун талдаа лайваар харагдахдаа зүүн талдаа харагдаад байгаамаа. Айлч лайваар өөрийгөө селфи хийхээр зураг буруу харагддаг штэ тийм ээ. Тэгэхээр манайхан шүүмжлэхээсээ илүү бас шалтгааныг нь мэдэн шүүмжлээрэй гэж би хүсье. Гэхдээ ерөнхийдөө бол дээлийн маань ингээд баруун талдаа байгаа. Камера маань өөдөөс хийж байгаа болохоор нөгөө буруу талдаа юм шиг харагдаад байгаамаа. Манай сургуулийнхаа ороод ирсэн байна. Pretty Linda гэсэн байна. За, сургуулийнхандаа нийт сургуулийн олон улсын үндэсний хувцсны өдөрлөгт миний зүгээс эмэгтэй хамгийн гоё хувцс гэсэн шагналыг авсан. Тэгэхээр манай бусад оюутнууд маань ч гэсэн тухайн сургуулиудаас сонирхож байгаа дээлээ аваад ирэх хэрэгтэй юм билээ шүү. Өөрийнхөө хайсан дээлийг наадмаар өмснө гэж тооцоолсон чинь яалчгүй наан нь өмсчихсэн. За Пүрвсүр нэцдэг баярлалаа. Амжилтсыг бадамж унаа мөг жаргалтай баярлалаа. За миний зүгээс бол энд англи хэлний мэдлэгээ сайжруулахаас сурдаг бараг анхан шатнаас нь сурж байгаа. Ерөнхийдөө бол энд сурахаар ирсэн оюутнуудаас төвшин тогтоох шалгалт авдаг. Төвшин тогтоох шалгалт аваад тэрнээс нь үргэлжлүүлээд хичээлийг нь заадаг давуу талтай юм. Бүх хичээлээ ганцаачиж үзнэ. Тэгээд магадгүй та бүхний хичээл яаж авах вэ гэвэл нэгдүгээр дөрөв. Хоёрдугаарт дөрөв буюу граммар хичээл маань орно. Дөрөв. За энэ хичээлийн маань багш Ян гэдэг багш байгаа. Миний англи хэлний бүх дөрмийн хичээлийг заадаг маш үзэсгэлэнтэй бүсгүй байгаа. За багш нарынхаа зургийг дараагийнхаа Facebook дээрээ Mask Academy-ийнхаа пэйж дээр би бас постлоод оруулах болно. Яагаад би энэ хичээлийг та бүхэндээ танилцуулаад багшийг танилцуулж байна вэ гэвэл гол нь нэг оюутан доор хаяж дөрөв хичээл үзлээ гэхэд дөрөв өөр багштай. Гэхдээ тэр дөрөв багштайгаа төгсөн төслөө та хичээлээ үзнэ гэсэн үг. Миний дөрмийн хичээлийн багш. За миний хамгийн хайртай багш буюу унших хичээлийн маань багш Джейсон гэж залуу байгаа. За үнэхээр Филиппиний төв соёлыг надад хамгийн сайн тайлбарж өгч чаддаг. Дээрээс нь надаас эргүүлээд Монголын төв соёлыг хамгийн их асуудаг миний хэл амыг сургуульд асуудаг багш маань миний унших хичээлийн багш байгаа. Үнэхээр боловсралтай залуу. За тэгээд багш нартаа бас баярлалаа. Магадгүй өнөөдрийн маань лайв монгол хэл дээр би монгол хүмүүстэй зориулж явуулж байгаа. Тэгэхээр яг одоо лайвын маань бас багш нар маань үзэж байна, сургуулийнхан маань үзэж байна. Тэгэхээр дараагийнхаа лайвыг бас би сургуулийнхаа багш нарт зориул, сургуулийнхаа захиргаа гадаад оюутнуудад зориулаад, за Сауди Араби, Нэтхэг, Турк, Вьетнам, Тайван, Таиландын найзуудад зориулаад бас хэлнийхаа түвшинг нэлээд сайжрахаараа бас лайваа би англи хэл дээр хийнэ. За миний бичих хичээлийн багш маань вэж гэх бүсгүй байгаа. Өнөөдөр бид хоёр Монголын баг болсон. Монгол үндэсний дээлээрээ би бас өөрийнхөө
энд сурахаар ирсэн Монгол оюутныхаа дээлийг гуйгаад надад бол ганцхан дээд байсан учраас Монгол оюутныхаа дээлийг гуйгаад уушлаарай. Өнөөдөр манай дээр бас өдөрлөг болох гэдэг юмаа. Чи надад дээлээ зөөлүүлээч гэдэг би багштай дээлээ өмсөлээд за бит хоёр ингээд унших хичээлийнхаа багш Рэдчтэй бит хоёр өнөөдөр за олон улсын үндэсний хувцсны өдөрлөг тэргүүн байрыг авсан. Тэгэхээр бит хоёр эмэгтэй хувцсны энэ миний тэмцээнд орсон сертификат. Тэгээд за эмэгтэй хувцсны төрөл тэргүүн байр авсан. За хамгийн шилдэг хувцас шалгарсан, үндэсний хувцас шалгарсан. За ерөнхийдөө манай Монгол үндэсний маань хувцас бол хаач хамгийн гоё. За тэгэхээр та бүхэн маань ямар ч төвшнөөс ирсэн энэ дүүрэн, сонсох, унших, бичих, ярих гэсэн хичээлүүдийг бол давхар үзнэ. IELTS болон TOEIC, TOEFL-ийн хичээл, TOEFL бизнесийн англи хэл, мэргэжлийн англи хэл гэсэн англи хэлний сургалтууд бол байдаг. Та ямар төвшөнд сурахыг хүсэж байна? Ямар төвшин хүртлээр сурахыг хүсэж байна? Тэрхүү сонирхлоороо өөрийнхөө өдөрт үзэх хичээлийн цаг тэгээд хичнээн 7 хоног сурах сонирхолтой байна. Хэдэн орны оюутантай хамтдаа байхыг хүсэж байна. Тэрийгээ сонгож олно. Хамтдаа орны оюутнуудаа сонгож олдог чинь би 4 өөр орны оюутантай хамт баймаар байна. 2 оюутантай хамт баймаар байна гэвэл өөр орны оюутантай ордог. Жишээ нь та 4 хүний өрөөнд орлоо гэхэд 4 өөр орны оюутантай орно гэсэн. 3 хүний triple room байлаа гэхэд өөрөөсөө гадна 2 орны оюутантай яриад тэгэхээр дотор байрантаа байхдаа хэлээ маш сайн сайжруулна. Хичээлийн цаг дээр та тасралтгүй. За 1 цагийн турш хичээл болгоно 1 цагийн турш орно. 1 цагийн турш хичээлээ сайжруулна. За асуултанд хариулъя. Амьдралын түвшин хэр байдаг бол сууч байх хугацаанд ажиллах боломж байх уу? Сууч байх хугацаанд ажиллах боломж байхгүй. Яагаад гэвэл Филиппин улс маань өөрсдөө 110 сая гаруй хүн амтай. За амьдралын түвшний хувьд бол ерөнхийдөө за хит баян бас доогуур түвшний гэсэн хүмүүс байдаг юм аа. Гэхдээ эдний нэг давуу тал нь бүх хүн ерөөсөө англи хэлтэй. Ямар ч бага насны хүүхэд Филиппино гэдэг үндэсний хэлээр ярихаас гадна англиар маш цэвэрхэн ярьдаг. Филиппин багшны нэг давуу тал чанар нь бол англи хэлийг маш сайн зааж өгдөг. Ерөөсөө тухайн оюутнуудтай харилцах ярианд бол маш сайн тасгалгүй тэр хичээлийн цагийн турш ордог. Англиар ярина, англиар асууна. Тэгэхээр хэл сайжрахад бол маш сайн. Тэгэхээр ажиллах боломж нь зөвхөн яг богино хугацаанд ганцаарчилсан сургалтаа эрчимтэй англи хэлийг сайжруулах эсвэл Филиппинийг зориорой магадгүй та бүхэн маань яг одоо лайваараа асуух боломжгүй ч гэсэн надтай холбогдоод хэрэгтэй мэдээлэл асуух эсвэл үнийн судалгаа, ойр тойрны амьдралын судалгаа асуух эсвэл миний хаяг asianstatistic.com гэсэн хаягаар холбогдно. За би өөрөө нийт сургуулийн албан ёсны төлөөлөгч. За нийт сургуулийн Монгол оюутнуудаа хариуцсан албан ёсны Монгол менежер байгаа. Тэгэхээр энэ сургууль суралцахаар сонирхож байгаа бүх Монгол оюутан та бүхнийг би бас хариуцаа та бүхэнд бол өдөр тутмын асуудал танд туслаж дэмжиж явах болно. Тэгэхээр та бүхэн маань надтай холбогдож олно. Тэгээд заавалчгүй Монгол хэлээр хятадд байгаа оюутнууд маань гэсэн над руу маш их холбогдож байгаа. Японд байгаа оюутнууд маань Японд олон жил ажилласан одоо зөвхөн англи хэлээ сайжруулахыг хүсэж байна. За магадгүй Австрали руу одоо нэг өөрийнхөө мэргэжлэр яг ажиллах гэж байгаа. Наан нь ингээд боломжийн хэлээ сайжруулмаар байна гэсэн маш олон хүмүүсээр над руу холбогдож байгаа. Тэгэхээр та бүхэн маань асуултаа лайваараа асуухаас нэг асуухыг хүсэхгүй байгаа бол asianstatistic.com гэсэн миний Skype хаягтай холбогдоод хэрэгтэй мэдээлэл асууж олно. Skype бол 24 цагийн турш байгаа. Төлбөрийн мэдээлэл өгч болно. Төлбөрийн мэдээллийг асуух байгаа бүх хүмүүстэй хэлэхэд нэгдүгээр та ямар төвшөнд хүртэл сурахыг хүсэж байна. Дээрээс нь өдөрт хэдэн цагийн хичээл авахыг хүсэж байна. Тэгээд тэр хугацаагаас сурахыг хүсэж байна. Тэргээ мэдээлэлээ өгч олно. Тэгээд нэг ч Монгол оюутан хизээд сурж байгаа сургуульд ирэх үү? Эсвэл Монгол оюутан байгаа сургуульд очих уу гэдгээ сонгоод сурж олно. Огт намжин стresснээс хол намжин хүчин сурмаар байна уу? Эсвэл аялангаа гой экстрем аяллууд хийнгээ аялангаа сурмаар байна уу? Гэр бүлтэйгээ хүүхдүүдтэйгээ ирж сурмаар байна уу? Найзуудтайгаа хамтдаа сурмаар байна уу гэдэг өөрийнхөө сонирхлоор надтай холбогдоод би та бүхэн татвар сургуулиудынхаа мэдээллийг өгнө. Манай Mask Academy
хамтран ажилладаг 20 сургууль байгаа. 20 сургууль дотор маш олон төрлийн сонголт хийх боломжтой сургуулиуд байгаа. Монгол оюутан өмнөөс сурж ирсэн, сурж байгаагүй, эсвэл аялангаа сурах боломжтой, эсвэл бүр маш чанга дэвлэмтэй та англи хэлний IELTS-ийн зорьсон оноогоо авахыг хүсвэл эсвэл магадгүй TOEFL бүр зорьсон төвшөндөө хүрэхийг хүсвэл таныг төвшөнд заавалжгүй хүргэдэг хатуу сургалтын системтэй сургуулиуд ирсэн сонирхож болно. За эсвэл зүгээр зуны одоо ажлынхаа ээлжийн амралтаар тийм ээ, ээлжийн амралтаар эсвэл хүүхдүүдээ зуныхын амралтаар за аялал зугаалгаас гадна үр бүтээлтэйгээр бас англи хэлнийхаа төвшин яг орчимхон сайжруулахыг хүсвэл бас тухайн сургуулиудыг сонгож болох юм шүү. За баярлалаа. Өнөөдрийн энэ дээл учирч авсантай наадмаар өнгөрсөн гэж бодож исэн дээл би өөрөө ойж исэн. Өмнө магадгүй 19 тайл аврахад ажиллахад лавлахын маань лайвыг үзчихсэн хүмүүс анзаардаг бах. Би бас цагаан сарынхаа лайвыг энүүгээр өмсөж хийж исэн. Гэсэн чинь наадмаар энэ сургалтаа өнгөрсөн гэж бодсон. Гэтэл өнөөдөр олон улсын оюутнуудын үндэсний хөтөлбөрийн өдөрлөг болоод за тэгээ яаж би бас өөрөө тухайн сургуулийнхаа хамгийн анхны монгол оюутан байж таараад тэгээд монгол хувцс үзээгүй, монгол хүнийг харж байгаагүй, монголын төв соёлыг бас өмнө үзэж байгаагүй гэсэн маш олон хүмүүс байсан учраас яах ч өнөөдөр өмсгөөс аргагүй болсон. Магадгүй надад үндэсний маань нэг үндэсний маань толгойн шанх байсан бол би өнөөдөр одоо гэтээ дунд сургууль явуулж өгдөг дунд сургууль руу бишээ зөвхөн англи хэлний сургууль, англи хэлний за ихтэй сургууль бол биш, зөвхөн англи хэлний сургууль ч англи хэлийг та Colin аргаар хичээлэх үү, эсвэл Colin метод аргаар сурах уу, эсвэл заавалжгүй IELTS-ийн хөтөлбөр сонгох уу, TOEFL, бизнесийн англи хэл. Магадгүй та бүхэн маань бизнесээ илүү өндөр түвшинд хүрэхийг хүсвэл бизнесийн англи хэлийг сонирхох боломжтой. За би дээрээс нь бас орчин үед Facebook, сошиал болон Instagram руу орохыг маш их хүсэж байгаа. Өөрийнхөө бизнесийг Facebook-ээр маш их олон хүнд хүргэхийг хүсэж байгаа. За өөрийнхөө бизнесийг зөв чиглэлийг нь олоод social content marketing ашиглаж бизнесээ хөгжүүлэхийг хүсэж байгаа хүмүүст зориулаад сошиалаар бизнесээ хөгжүүлэхэд хамгийн чухал нь англи хэл байдаг. Тэгэхээр магадгүй та өөрийн бизнесээ заавалжгүй хэн нэгэн төлбөр мөнгөлж сурчлуулахаар өөрөө сурчлах боломжтой. Гол нь та англи хэлээ сайжруулаад англи хэлний сургалтанд сууж болно. Англи хэлний мэргэжлийн англи хэл болон бизнесийн англи хэл гэсэн хөтөлбөрүүдээ сонгоод та бас өөрийнхөө бизнесийг өөрөө хөгжүүлээд явах боломжтой юм шүү. Гол нь англи хэл бизнес хөгжүүлэхэд англи хэл маш чухал. Магадгүй та бүхэн маань ажлынхаа хажуугаар өөртөө амралт өгөөд магадгүй 1-7 хоногийн амралт өгөөд ажлын 5 өдрөө англи хэлээр үзээд асан бүтэнсээ өдрөө эргэн тойронд Филиппин улсын 7,000 гаруй арлын өссөн рүү аялаж болно. За энэ 7 хоног миний арал Магтаам арлын за Happy Beach буюу ганц эвэртийн нутаг гэдэг Аз жаргалын Happy Beach арал руу явна. Магадгүй Happy Beach руу явахаараа маш олон зургуудыг та бүхэнд оруулнаа. Магадгүй аялал сонирхож байгаа бүсгүйчүүдтэй хэлэхэд Instagram ба Twitter дээр Facebook аккаунтанда хийж болох маш гоё үзэгдэлтэй зургуудыг энд авч чаднаа. Extreme аялал, zipline, за далайн гүнрүүд шумбах, дайвинг хийх. Гон сургууль байхгүй шүү, дорж чулуунаа. Тэгээд хүүхдүүдээ аваад сурахыг сонирхож байгаа ээжүүдтэй, аавуудтай хэлэхэд хүүхдүүдтэйгээ хамтдаа ярина гэвэл энд сурах боломж бол байгаа. Гэхдээ мэдээж манай Монгол улсад бол 18 нас хүрээгүй хүүхдүүдийг эцэгхийн зөвшөөрлгүйгээр эцэгхийн хараа хяналтгүйгээр итгэмжлэх хөнгүүгээр ганцаарнгаар нь явуулах бол хориотой байдаг. Тэгэхээр та бүхэн маань бас магадгүй хүүхдүүдээ сургах сонирхолтой байвал заавалжгүй аав ээжийн нэг нь эсвэл итгэмжлэх хэн нэг нь бол заавалжгүй явах шаардлагатай байдаг гэдгийг анхаараарай. За миний Facebook аккаунт руу найзын хүсэлт явуулаарай. Тэгээд надаас хэрэгтэй бүх мэдээлэл авсаж олно. Би та бүхэнд хэрэгтэй бүх мэдээллийг өгнө. Тэгээд миний Skype хаяг шүү. Agent @nils.ph.com гэсэн хаяг байна.
24 цагийн хэдий ч би та бүхэнтэй холбогдоод мэдээллийг өгнө. За ажлын цаг маань 7 гэж тараад тэгээд лайв хийдэг болохоор нэлээд орой хийгээд байгаа шүүжлээрэй. За гадаад улсад сурж байгаа монголчууд та бүхэн маань магадгүй Япон улсад байгаа оюутнууд Япон, Хятад, Тайван, Туркид байгаа монголчууд та бүхэн маань англи хэлээ арай хямд зарлаар орчинд нь сурахыг хүсэж ивэл Филиппин улсыг сонирхоорой. Надтай холбогдоод өөр хэрэгтэй гэсэн өөрийнхөө сонирхож байгаа бүхэл мэдээлэл асууж болно. Япон оюутнууд бол зууныхаа амралтаар байнга ишээр сурдаг. Яагаад гэвэл Австралид сурах, Англид сурах, Америк руу шууд хэлний түвшинд сурахаас харьцангуй хямд байдаг учраас дээрээс нь хамгийн чанартай үр дүнтэй богино хугацаанд заадаг болохоор бол тухайн өндөр хөгжилтэй орны Хятад, Япон, Солонгос, Тайван, Вьетнам, Таиланд орны оюутнууд бол ийшээ ирдэг юм байна. Энэтхэгүүд бас одоо хийж байгаа. Манай сургууль энэ 7 хоногта Сауди Арабын оюутнууд бол нэлээд их ирлээ. Энэтхэг оюутнууд бас ирлээ. Тэгэхээр та бүхэн ч гэсэн арай маш хямд зардал бол мэдээж Монголтой харьцуулахад бол хямд зардал биш. Гэхдээ та ерөөсөө богино хугацаанд маш үр дүнтэйгээр ганцаарч сурах боломжтой. Австрали руу сурах, Америк руу сурах, Англи руу сурахаас хэд дахин хямд үнээр орчинд нь сурах боломжтой юм аа. За өнөөдрийн маань лайвтай хамт байсан баярлалаа. Балан Жунай мөх жаргал танд баярлалаа. За сайхнаа танд бас баярлалаа. За удахгүй ирэх Монгол оюутнаа бас хүлээж авахд би бэлэн байгаа. За сая бас Монгол оюутнууд маань ирсэн. Дээрээс нь одоо энэ 7 хоногийн хасаа өдөр бас дараагийн Монгол оюутан маань ирж байна. Та бүхнийг ирэхэд би та бүхнийг Монголынхоо тугийг бариад нэг сонгосны буудлаар би хүлээж авах болно. Магадгүй ийшээ сурахаас сонирхож байгаа. Англи хэлээр сайжруулах сонирхолтой байгаа хүн болгон маань натруу холбогдороо би та бүхнийг онгоцны буудлаас тань өсвөлээд чиглүүлээд явах болно. Маскдемийн албан ёсны төлөөлөгч Филиппин улсын англи хэлний сургуулиудын албан ёсны төлөөлөгч Маскдемийн Филиппин дахь төлөөлөгч миний би та бүхэндээ лайваар хүргэлээ. Өнөөдрийн маань лайвтай хамт байсан баярлалаа. За магадгүй та ч гэсэн ийшээ сурахаас сонирхож байгаа бол өөрийнхөө мэдхийг хүссэн бүхэл мэдээллийг надаас асууж болно. Юу авч очих уу? Мөнгө хэд байна? Мөнгөний ханш хэр байх уу? Хичнээн хугацаагаар сурж болох уу? За өөрийнхөө сонирхлыг хэлээд сурах боломжтой. Өнөөдрийн маань лайвтай хамт байсан баярлалаа. Надтай холбогдоод хэрэгтэй бүх мэдээлэл аваарай. Манайхан дийлэнх нь ухаалаг утастай байх гэж бодож байна. Насны хязгаар байхгүй сайрны санаад насны хязгаар байхгүй. Манай сургууль жишээ нь 4 настай хүүхэд сурдаг. Гэхдээ 4 настай хүүхэд маань ганцаараа сурдаггүй, ээжтэйгээ хамтдаа нэг өрөөнд байдаг. Бага насны хүүхэд болохоор ээжтэйгээ нэг орон дээр унтдаг юм байлаа. Тэгээд 4 настай хүүхэд маань ээж нь өөрөө 8 цагийн хичээл аваад, хүүхэд нь 4 цагийн хичээл аваад, ээжийг нь хичээлтэй байх хооронд хүүхдийг нь Филиппин багш нар саатуулаад байж байдаг. Гэхдээ хүүхдэд бас хичээл үздэг. Хүүхэд хичээл үзэхгүй ч ээж болно. Хүүхэд хичээл үзэхдээ тухайн хүүхдийн насны онцлог тааруулсан. За it's pen. За this is a book гэдэг айгүй хөнгөн хэлтэй заадаг. Ээжийн хичээл бол маш их байдаг. За гэхдээ Япон, Хятад, Солонгос ээж нар маань бол хүүхдүүдээ авч маш их сурдаг юм байлаа. Магадгүй Монгол ээж нар маань ч гэсэн өөрөө хэлээ сайжруулмаар байдаг. Хүүхэдтэй бас санаа зовоод байдаг. Хүүхдээ үлдээж чадахгүй байвал боломж олдог юм аа. Магадгүй хүүхэд сурахгүй зөвхөн хүүхдтэйгээ та хамт байх боломжтой шүү. Хүүхэд хичээл үзэхгүйгээр зөвхөн та хүүхдээ өдөр болгон хажуудаа хамт байх боломж байдаг. Насны хязгаар авахгүй. За манай сургууль яг хичээл үзэж байгаа хүүхэд гэвэл 4 нас хамгийн бага залуу 4 нас ээжтэйгээ сурдаг Япон хүүхэд байна. Дараа би зургийг нь үзүүлээд пэйж дээр оруулна. Тэгээ хамгийн хөш нь бол 85 настай хүн байгаа. 85 настай хүн. 87 настай нэг оюутан маань төгсөө явчихсан. Одоо 85 настай дахиад нэг хүн байгаа. Нэлээд урт хугацаагаар сурж байгаа юм шиг байна. Үүний хувьд одоо та бүхний үзэх хичээл сурах хугацаа дээрээс нь хэдэн 7 хоног
хідэн ортой өрөөнд орохыг хүсэж байна. Тэрүүгээрээ болон зарим хүмүүс ерөөсөө стресснээс ганцаархнаа өрөөнд байрлаад хичээлээ би ингээд маш их үзмээр байна. Би ерөөсөө хэн нэгэнтэй биш. Би одоо яг хичээлийн ажлынхаа амралтаар би стресснээс бол маш гоё явчин далайн эрэг дээр магадгүй би маш гоё стресс хол хичээлээ үзмээр байна гэсэн хүмүүс бол нэг ортой, хоёр ортой өрөөнд сонирхож байна. Харин олон орны оюутантай танилцмаар байна. Олон орны оюутантай би контакт тогтоомоор байна. Ярианыхаа хэлийг маш сайн сайжруулмаар байна гэсэн хүмүүс олон ортой өрөөнүүдийг бол сонирхдаг. Үнийг бол одоо би яг цээжээрээ хэлэх боломжгүй. Миний Skype хаяг руу холбогдоод надтай холбогдоод үний мэдээлэл асууж болно. Яг тэгвэл хүн болгоны үн бол ижил байхгүй. Нэгдүгээр та хэдэн ортой өрөөнд орох уу? Хэдэн цагийн хичээл үзэх үү? Дээрээс нь хэрэг цагаас сурах уу? Гэдгээсээ хамаарат үн өөр учраас би яг одоо ингээд лайв дээрээ за одоо яг үн ийм байгаа гэдээ бас хэлэх боломж байдгүй маа. Хүн болгон өөр тогсон хөтөлбөрөө өөрөө сонгоод тэрнийхээ үнийг сонсдог. Visual Cisco үний мэдээллийг нь би та над руу үний мэдээллийг нь би тантай холбогдоод тэгээд та надаас авч болно. За. Энэ хүүхдүүд суд гэдэг ямар боломжийн бэ? За. Хүүхдүүдээ аваад явж болд юм байла. Магадгүй хүүхдүүдээ авч явахдаа хүүхдүүдийнхаа хоолны орны төлбөрийг төлөөд хүүхдээ авч явж болно. Хэрвээ хүүхэд хичээл үзнэ гэвэл бас арай өөр байгаа. Тэгэхээр хүүхдүүдээ авч яваад сурах боломж олдог юм аа. За өнөөдөр маань лайвтай хамт байсан баярлалаа. За дээрэс нь дараагийн маань лайв нэм гарагт болно. Нэм гарагт за та бүхэндээ дараагийнхаа 7 дахь удаагийн лайв хүргэн. Өнөөдрийн лайв бол 6 дахь лайв. Тэгээд дараагийн лайва 9 өдөр үргэлжлүүлж байна. За сайхан амцгаарай. Рона Борбанди үний мэдээлэлээ та Skype хаягаар маань холбогдоод аваарай. Agent TT7 @newspage Cicom гэсэн хаягаар та надтай 24 цагийн хэдийж холбогдоод мэдээлэл авах боломжтой.